За сайн бацхан залуусаа ихгүй юм байна. Сүүлийн үед одоо энэ оюу толгойг тойрсон, ерөнхийдөө оюу толгойн төсөл зогсож магадгүй гэд маш олон мэдээнүүд яваад байна. За тэгээд ерөнхийдөө залуучууд маань тэр хүмүүс маань энэ яг оюу толгойн гэрээ буруу зөв тал дээр хоёр талд талтсан, зарим залуучууд бүр ойлгохыг ч хүсдэггүй маш толгой ирүүлсэн том асуудал байдаг. Тэгэхээр миний хувьд та хэдэд ерөнхийдөө байж болох хамгийн энгийнээр энэ яг оюу толгойн төсөл гэдэг юм маань зөв гэрээ зөв юм уу буруу юм уу, яагаасаа хувьцаа нуунсан гэдэг дээр маш товчхон хариулчих гэж бодож байна. За энэхүү бичлэгээс ерөнхийдөө та хэдий ойлгох юм болохоор оюу толгой ойлгож авах зүйл маань болохоор оюу толгойн гэрээ маань зөв буруу юу, бид гадныханд одоо цөлмүүлж байгаа юу те, Дубайн гэрээ гэдэг зүйл маань яг юу юм, ямар гэрээ байгуулагдсан. За яагаад Turkish Hill гэдэг компани хувьцаа 19%-аар сая хэдэн хоногийн өмнө уунсан гэдгийг дээрээс хариулт өгöd явчих. За мэдээж оюу толгойн гэрээ одоо зөв буруу гэдэг дээр хүмүүс мантай одоо маргаад маш олон жил болж байна. Одоо зурагтаар бидэд улс төрчид хоорондоо маргах бичлэгүүд зөндөө үздэг. Тэгээ хүмүүс маань ихэвчлэн ерөнхийдөө нийтлэг ойлголт нь ямар байдаг вэ гэхээр бид одоо улсынхаа байгалийн баялаг сөлмүүлж байна гэсэн ойлголттой байгаад байдаг. За тэгэнгүүт байгалийн баялаг гэдэг зүйл мэдээж газар доороос ил гарч эдийн засгийн эргэлтэнд орж иж бид одоо тухайн одоо хөрөнгө одоо байгалийн баялагынхаа ашигыг үзүүлэх одоо тэр ашигыг авах хэрэгтэй. Тиймээс одоо ашиг хүртэхийн тулд бид нар мэдээж одоо энэ даалт уурхай, ил уурхай гэдэг юм хэрэг байгуулах шаардлага гарна. За тэгээд техник технологи мэдээ туршлагатай мэргэжилтэнгүүд бидэнд хэрэг болно. За тийм учраас бид одоо гадны компаниас том тусламж аваад одоо дэлхийн 3 дахь ордоор Rio Tinto гэдэг компанитай тохиролцоор өнөөдрийн оюу толгойн төсөл гэдэг юм бий болсон. Мэдээж тэг үнгүй зүйл гэж байдаг учраас одоо гадны компани мэргэжилтэн багц зэвсэг техник технологи юмыг хэрэгжилж байгаа учраас энэ болгон дээр бид тодорхой хэмжээний хувь төлөөд мөнгө төлөөд энэ үүнээс нэг үүрэг хариуцлага хүлээгээд явна. Гэвч одоо баялаг ухаж гарах хөрөнгө оруулагчтайгаа одоо хэрхэн хамтрах тал дээр ерөнхийдөө хүмүүст маань ерөөсөө ойлголт авахгүй хоорондоо зөрөөд идэг. Зурагтаарч гэсэндээ баахан ташаа мэдээлэл яваад идэг. За тэгээд хүмүүсийн одоо буруу ойлголт төөрөд яваад идэг нэг асуудалт нь болохоор юу гэдэг вэ гэхээр одоо бид яагаад байгалийн баялагын 34%-ийг эзэмшээд байгаа юм бэ? 51% эзэмшээд 49% нь одоо тухайн компани эзэмшиж болдгоо юм уу? Тэгээ одоо хүртэл яагаад ногдол ашиг хүлээх хүрдэхгүй байгаа гэсэн асуулт яваад байдаг. Тэгэнгүүт гол асуудал нь юу гэхээр бид байгалийн баялагынхаа 34%-ийг нь биш одоо тухайн баялаг олборлж байгаа Turkish Hill гэдэг компани 34%-ийг эзэмшээд идэх хүмүүс мэддэггүй. Та бүхэн ч гэсэн одоо нэг сонсож байгаа хүмүүс ихэнх нь баялагынхаа 34%-ийг л эзэмшээд явж байгаа гэж бодож байгаа. Тэгэнгүүт тухайн компани маань болохоор 34%-ийг эзэмшиж чинь гэдэг маань бид нар болохоор одоо шууд холбоо хамааралтай болчихж байгаа. Тухайн компани ашиг юм уу зарлага хийх юм бол аль алин дээр нь бид хамт оролцоод явна гэсэн үг. Жишээ нь одоо тухайн компани 1000 төгрөгийн одоо зардал гаргахаар бол бид нар одоо хүлээс өөрийнхөө дагуу 340 төгрөг хийн одоо тухайн компанид хамт гаргалцаад явна гэсэн үг. Тэгэхээр хамтарч одоо зардлаа гаргаж байгаад бол одоо бид нэр яг ашиг 34-66 гэсэн хайрцагтай хуваагаад тухайн компани хувьцааг эзэмшээд явчихж байгаа. За тэгээ оюу толгой төслийн анхны хөрөнгө оруулалт нь анх ерөнхийдөө баялаг гаргаж эхлэхэд тооцоологдчихсэн нь болохоор 4 тэрбум 300 сая төгрөг юм бэл. Тэгэхээр эндээсээ бид нөгөө хувьцаа эзэмшлийнхаа хувийн дагуу 34%-ийг нь бид нар гаргах хэрэгтэй. Тэгмээд 34% нь болохоор 1 тэрбум 462 сая доллар болчихж байгаа юм бэл. Тэгээ Монгол улсын одоо эзэмшлийн хувийн дагуу бид болохоор өөрсдийн талаас одоо төдий хэмжээний мөнгө гаргах боломжгүй байгаа болохоор одоо хөрөнгө оруулагчтайгаа юу яагаад ярилцаад одоо тухайн олборлолт нэг сүлд нэг дийл хийгээд энэ хувьяасаа ингэ төлчихөө гэдэг нэг юм явагдчихсэн бэлээ. За ингэхдээ олборлсон түүхийдээ худалдаад өөрийн эзэмшлийн 34%-аас төлөх болцолтой гэрээ байгуулсан ба одоо Монгол улсын засгийн газар анхны гэрээгээ 2020 он гэхэд одоо оюу толгоогоос хувь өртөд эхлэнэ гэж тохирсон юм байна. Тэгэнгүүт одоогоор Монгол улсын төслөөс одоо байгалийн баялаг ашигласан татвар хэлбэрээр л бидэд ашиг өртөж байгаа болохоос одоо хүртэл ерөнхийдөө ямар нэгэн ногдол ашиг ерөөс аваагүй байгаа. Гэтэл 2009 онд одоо баталсан хөрөнгө оруулалтын төлөвлөгөө маань 2010 онд энэ Дубайн гэрээ гэдэг зүйлээр 3 дахин нэмэгдсэн. За тэгэнгүүт бидний одоо нөгөө ногдол ашиг 2020 онд авах байсан хугацаа маань 2051 он болж хойшилсан. Тэгээд одоо энэ Дубайн гэрээ гэдэг маань болохоор оюу толгойн төслийн одоо ашигыг өсгөх даалт уурхайг байгуулах хөрөнгө оруулалтыг шийдэж одоо тухайн үеийн засгийн газар Дубайд хийсэн гэрээг л ерөнхийдөө Дубайн гэрээ гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр тэр гэрээн дээр болохоор оюу толгой төслийг хэрэгжүүлэгч талууд болон даалт уурхай бүтээн байгуулалт одоо зарцуулах 6 тэрбум
500 сая Америк долларыг ерөнхийдөө олон улсын 15 арилжааны банкаас одоо зээлж ажиллаа эхлэх хэрэгцээг зохицуулсан нэг тийм гэрээ болсон байгаа. Тэгээ энийг маань одоо нөгөө Дубайн гэрээ маань ашигтай болсон, ашиггүй болсон, Монголд хэрэггүй гэдэг юм чи ерөөсөө энэ байгаа. За өмнө нь болохоор бид нар чи өмнө төслөө эхлүүлэх дээр хамтрагчаас мөнгө зээлжсэн бол энэ удаад болохоор хамтрагчтайгаа хамт одоо нийлээд мөнгө зээлцсэн. Далд урхаг бий болохын тулд мөнгө зээлцсэн байгаа даа. Тэгэнгүүт одоо 6.5 тэрбум доллар одоо гүний уурхаг барихад ерөнхийдөө юу болчихж байгаа. Шаардлагатай болчихж байгаа. Тэгээд одоо энэ 6.5 тэрбумаас 34% төлнөхээр Монгол улс маань 2 тэрбум 210 сая долларыг төлөх үүрэг хүлээж байгаа. Тэгэхээр нөгөө нэг ногдлаа шиг авах хугацаа маань 20 жилээр хойшлоод одоо өндөр хүүтэй одоо банкудаас зээл авсантай одоо ерөнхийдөө холбоотой болчихж байгаа. Мэдээж банкудаас өндөр хүүтэй зээл авчиж чинь гэдэг маань одоо хүүнд нь бидэд идэгдээд нөгөө нэг 2050 он гэхэд нөгөө хүүн бол бүр авах юмгүй болно доо. Ерөнхийдөө тиймэрхүү дүр зураглал харагдаад байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бид 34% тэнцэх зардлаа хамтрагчтай гаргуулсан Дубайн гэрээг энэхүү зардал дахиад нэмэгдсэн. Одоогоор өөрт одоо ногд ашигаараа эдгээр зардлуудаа төлөөд явж гин гэсэн үг. Дээлээ төлж дуусаад бид хэд мэдээж ногд ашигаа бүтнээр нь авна. Ийм учраас одоо засгийн газар хөрөнгө оруулалтын шин төлөвлөгөө харилцан тохирсон одоо 2016 оны Дубайн гэрээнд өөрчлөлт оруулъя гэдэг чирээс энэ. Одоо гүний уурхач янз бүрийн костууд янз бүрийн юмнууд гарч ирэл улмал энэ одоо нөгөө анх баталсан байсан гүний уурхаа баригдахад 6.5 тэрбум төгрөг эрг болно гэсэн юм маань улмал дээшлээд яваад байгаа учраас Монгол улсын засгийн газар одоо өөрсөндөө мэдээж ойлгомжтой ашигтай байх үүднээс мэдээж оюутлогын төслийг зогсооно гэж юу аах вэ? Зогсоохгүйгээр зүгээр энэ 2016 оны Дубайн гэрээгээ л хэдүүлээ өөрчилчихөө гэдэг юм лээ. Хэрвээ одоо энд өөрчлөлт орчих юм бол Монгол улсын засгийн газар бас нэлээд гайгүй одоо энэ нөгөө банкудад хэдүүлэх зээл мэлнээс илүү арай эрт одоо ногл ашиг авч эхлэх юутэй боломжтой байгаа юм лээ. За тэгээд гэрээ одоо цуслагдах юм бол Монгол улсын мэдээж одоо төсвийн орлогын 30-аас 40% хасагдана гэхээр ерөөсөө энэ ойлгохон гэрээ цуслагдах ерөөсөө ямар ч үндэслэл бэж болохгүй. За зарим улс төрчид маань ерөнхийдөө зурагтаар телевизээр энэ гэрээ цуслагдах ёстой гэсэн юм яриад байдаг. Тэгээд бид нар яг юу бодож тийм юм яриад байдгийг бол ерөөсөө мэдэхгүй байна. За засгийн газрын одоо эрхлэх газрын гадаад төслийн дараах Солон гэдэг нэг хүүхэн сая нэг ярилцлага өгсөн байсан. Одоо байгаа гэрээнд одоо Дубайн гэрээнд өөрчлөлт оруулахгүй бол Монгол улс оюутлогоос ашиг хүртэх нь бүйл одоо 2051 он гэхэд 2 тэрбум ам долларын өртөө үлдэнэ гэсэн ярилцлага өгсөн байна. За тэгээд сая одоо нөгөө хувьцаа унсан шалтгаан юу болсон бэ гэхээр одоо татврын асуудал одоо хөрөнгө оруулалтын гэрээний асуудал хоёр төр хүмүүс ерөнхийдөө бас хоорондоо хол солигдод толгойн нийлээд амлаа. За энэ юу болсон бэ гэхээр оюутлогын компаниг Монгол улсын татврын газар одоо хуулийн дагуу татвараа зөв тайлгнаж ийнүг шалгасан. Тэг би яг мэдээж татвараа буруу тайлгнах сэдлийн болсон юм шиг байгаа. Тэгээ 649 тэрбум төгрөгөөр торгуул тавьсан чинь оюутлогоо хүлээн зөвшөөрөхгүй байгаад байгаа нь ерөнхийдөө тэгээд дээр нь одоо нөгөө татврын акт тэгээд нөгөө Дубайн гэрээг шинжилгээ гэдэг байгаа. Энэ хоёр мэдээ маань ерөнхийдөө сая энэ Turkos хилээдэг компани хувьцааг 19%-аар унгацсан байгаа шүү. Тэр бидний хувьд ерөнхийдөө хамгийн одоо чухал ойлгох ёстой юм юу гэхээр мэдээж энд гэрээ бол цуслагдчих болохгүй юм байна. За тэгээд хоёрдугаар талхаараа энэ Дубайн гэрээ гэдэг юм шинжлэгдчихээсээ тэгвэл бидэд арай эрт ногл ашиг энэ болгоныг авах нэ гэж ойлгож болох нэ. За тэгээд би ямар ч өөрийнхөө чадхаар та бүхэн тайлбарлах гэж оролдлоо.